Тэ. Яг одоо урд хурд хичээлээ төр хойш тавьчих. Багш нь амийн янсантай директороор та нарт нэг шток үзүүлдэг. Энэ шток боловсролын яамаас ирсэн. Боловсролын шин 105-тай морилгсон штокуд байна. Тэр энэ бүх сурагчд энийг үзэж танилцах хэрэгтэй. Жижигрээ. Та наатаа ясаад манай хүмүүсийг харж байгаа. За тэгье. Би гис гарч хөдөө болж чадчих. За. За багш нь гис гарч. За. Цоон жил хураасан эрдэмнээс хүртчээ зогсож байгаа тэр амтныг хардаа. Хаачих. Багш гарч болохгүй гэж хэлээ үстэй. Би чөлөөт тэргэн явж хийлээ. Окей. Хийцч бол болно л доо. Ер нь хүүхдүүд хийцс хүүхдүүд бол гараад ир. Хөш. Хүүхдүүд ээ. Та нар ер нь боловсрол. Яах вэ? Нэг хүүхэд сургууль явж. Сайн байцгаана. Арга зэрлээ. За ороор. Жоо зарчлаа ажиллаа. Шинэ жилийн комиссийн оруулах жагаад жоо хэрүүлийн чанартай юм ярих гэж байна. Уучлаарай манайхаа. Жижигрээ нааш ороод ирдэ. За энэ үнэ л гаргаж. За энэ хүн болстой хэрээс тэрлээ зэрлээ. Ахлах ангийн сурагчдыг барьж аваа зодсон байгаа. Тэгээд зодоод цагдаагийн байгууллагаар шалгагдсан. Энэ нь манай сургуулийн нэр хүндэд муугаар нөлөөлж. Ингэж болох уу захирлаа. Энэ хүндээ арга хэмжээ аваарэ. Саяхан манай ангид ороод манай ангийн хүүхдүүдийг сурлаггүй, дээрээс нь хүмүүжлэгүй, багш нь гэж ямар ч боловсролгүй юм гэж доромшилсан байгаа шүү дээ. Би энэ үрийг судалсан. Өнгөрсөн амьдралынхаа ихэнх хугацааг наахамд биш, нарсанд өнгөрөөсөн байгаа шүү дээ. Ийм хүн одоо сургуульд энэ хүүхдэд ээлтэй, эрүүл энэ орчинд тохирох уу? За хамгийн аюултай захирлаа. Энэ хүнээс айж чочоод, шоконд ороод манай ангийн нэг хүн бүр ухаан алдаж унсан шүү дээ. Энэ багшийн хэлж байгаа тэр охины хувьд бол согтуу байсан юм аа. Сураг сонсохноо эцэгхэн салсан шалтгаанаас болоод хөл дээр тогтч чадахгүй болтлоо арх урчсан байсан юм. Энийг багш та мэдж байгаа юу? Ер нь тэгээд гадуур архиталт хавтгаарсан. Энэ үед хүүхдүүд чинь тэр нөгөө юу лээ нөгөө тамхи орлуулагч гэдэг нэг баг бүх хүүхд зүнхэндээ хийцэн. Тэгээд хэл яриа гэж үнэхээр ойлгомжгүй болцсон. Ерөнхий мэдлэг муутай. Би энийг хайрлж хүндэлж чадахгүй ийм болсон тэр хүүхдүүдийн буруу биш. Энэ багш та бүхэн тэр нийгмийг бий болгож байгаа хүмүүсийн буруу үсттэй. Тэгээд өглөө болгон хүүхдүүд, шарцсан хүүхдүүд сургууль дээр ирж бэлэн гойм идж байгааг багш нар та нар бүгдээр л мэдж байгаа шүү дээ. Яагаад энэ тухай ярихгүй бай? Гэхдээ би энэ сургуулийн үүдэн суудаг би хүртэл надад хүртэл мэдрэгдээд байхад эцэг гэхээс нь илүү хайрлаж халамжилж сургаж явах хэрэгтэй багш нар та нар яагаад энэ бүхний хажуугаар дугуй байгаад байгаа юм? Одоо энэ боловсролын хэдэн жил байг нь бүгд нэг баярлсан, хуралдсан, архицсан улсууд тэгэхэд багш нар та нар ууг нь энэ алдаа, энэ буруу замаар явж байгааг засаж залруулж явах хэрэгтэй байтал яагаад нэг ч хүн дуурахгүй хэлэхгүй байгаад байгаа юм бэ? Би нэг нэрээ гайхаж байна. Би яг муу хүн байж болно уу? Тэгээд энэ сургуулийн хананд үлгцэн байгаа энэ сайхан эрдэмтэн мэрэгд ухаантнуудын амьдрал, сургаал, үгийг энэ хүүхдүүдтэй зааж өгдөг ийм багш нар байгаасаа гэж би та нараас хүсэж байна. Тэгээд та нар намайг яаж шийдэхээ өөрсдөө мэд. Би ямар ч гэсэн явж ажиллаа хийё. Надад өөр хэлэх үг алга. Өвлийн солонго бүх IP телевизийн видео санд орлоо.